За, орой минь та бүхэндээ өнөөдөр ихэр төлөлийн талаарх үргэлжлэл 14 факт буюу ихэр төлөө ямар 14 шинжээр таньж болдог талаар тайлбарлана. За, үүнийг тайлбарлахаас өмнө эхлээд нэгэн зүйлийг тодруулах шаардлагатай байх, тодорхой болгох шаардлагатай байх. За, тэгэхээр амьдралынхаа зорилгыг олно гэдэг бол нэг өөр, амьдралынхаа зорилгодоо хүрнэ гэдэг бол бас нэг өөр ойлголт. Тэгэхээр амьдралынхаа зорилгыг олсон хүн болгон ямарваа нэгэн алхам хийж амьдралынхаа зорилгод хүрэн шүү дээ, тэ. Миний хувьд 2024 онд амьдралынхаа зорилгыг олсон ч гэсэн хараахан зорилготой бол хүрээгүй байгаа. Энэ нь бол муу зүйл гэсэн огтхонч биш. Харин ч амьдралынхаа зорилгод хүрэх алхмуудаа зөв замаа олоод хийгээд явж байгаа нь миний хувьд бол маш бахархууштай, маш том ололт гэж би өөрийгөө дүгнэж байгаа. Тэгэхээр энэ цаагаараа юу хэлэх гээд байна гэхээр би өөрийгөө таньж мэдэх том аялалдаа ороод том ус онгоцондоо суугаад явж байгаа гэсэн үг. Өөрийгөө таних мэдэх тусам ихэр төлөх гэж маань ямар хүн байдığım бол, хэн байдığım бол гэдгийг илүү сайн таньж мэдэхэд маань тусалж байгаа гэсэн үг. Мөн тавилан дасгалынхаа тусламжтайгаар ихэр төлөх гэж маань ямар хүн байдığım бол гэдгийг олж мэдэх нь одоо зүй ясны хэрэг. Угаасаа ойлгомжтой, би 100% итгэлтэй байгаа. Хизээ нэгэн цагт, хизээ нэгэн өдөр миний ихэр төлөх гэдэг хүн миний амьдралд гарч ирнэ. Тэр үед нь тэр хүнийг чөлөөтэй хараад таних тийм чадртай болтлоо би өөрийгөө таньж мэдэх энэ аялалтаа үргэлжлүүлэн амжилттай явсаар ах болно гэдгээ хэлмээр байна. Тэгэхээр надад нэг гаргасан нэг алдаа байсан. Тэр нь юу вэ гэхээр би ихэр төлөө гаднаа сайгаад байсан. Тэр хүн ч миний ихэр төлөв юм болов, энэ ч миний ихэр төлөв юм болов гэд ингээд мэдээж хин нэгэнтэй чи ярилцаж үзчихээж дуртай сонирхлыг нь юунд ямар хүн бэ гэдгийг нь ярилцаж үг цэлж ээж л мэдэн шүү дээ, тий. Тэгэхээр надад болохоор энэ өөрөө талент дасгал хийдэг, өөрийгөө энэ амраа амгалан тайван нэг сэтгэл амар байлгадаг өөрийн гэсэн газраа хамгийн түрүүнд олох нь айгүй чухал санагдсан. Надад бас нэг юмнийх гой сайхан тайвшрал өгдөг нэг газар би олсон. Яа тэгээ тэнцэнэ очдог, тэнцэнэ очих болгонд маш гайхалтай зүйлүүд тохиолддог. Сайн сайхан хүмүүстэй учирдаг. За тэгээ нэг хоёр үг сайлдаг, танилцдаг. Тэгэх үедээ би энэ ч миний хүртэл юм болов уу, тэр нь ч миний хүртэл юм болов уу гэж бодож исэн үе надад бол байгаа. Би тэр зүйлийг нуухгүй. Энэ гэхдээ буруу байсан бэлээ. Ягаад гэхээр би гаднаас ихэр төлөх гэдэг хүнийг хайх биш, би өөрийнхөө дотроосоо хайх юм бэлээ. Нэг бурхан Буддагийн сургаалд нэг айгүй гой зүрлэл байдаг байхгүй юу? Тэр нь юу юм гэхээр бидний дотор маш сайхан эрдэнсийг нууцсан байгаа. Тэр эрдэнсийг бид нэр өөрийнхөө дотроосоо олж аваад тэрхүү эрдэнсийг гаргаж ирээд өнгөлөөд тэр эрдэнсээр маш сайхан зүйл буюу юм уран дарахны маш үнэт эрдэнэ зүйлийг одоо бид нэр бүтээн гэсэн үг. Тэр нь юу гэсэн юм гэхээр би өөрийнхөө дотор байгаа эрдэнэ чулуug ихэр төлөвийнхөө тусламжтайгаар олоод ихэр төлөвтэйгээ хамт тэрхүү чулуугаа өнгөлсөн эрдэнэ чулуугаараа маш гоё юмсыг эдлэл хийнэ гэсэн үг. Энэ л миний гол зорилго. Энэ л миний амьдралын минь утга учир. Тэгэхээр та нарт юу хэлэх гээд байна гэхээр хамгийн түрүүнд өөрлөгөө өнгөөгөөрөө өөрийгөө таньж мэдээрэй. За үүний тулд талент дасгал танд туслана. Талент дасгалаас гадна надад бас маш том одоо туслалцаа үзүүлсэн нэгэн арга байгаа. Тэр бол хайрын жагсаалт буюу love list. Өөрийнхөө love list-ийг бичнэ гэсэн үг. Энэ нь юу гэдэг юм гэхээр өөрийнхөө занаа ань байгаасай, хувь заяаны хүн байгаасай гэсэн хүний төсөөлөөд бичнэ нэг бүрчлэн. За тэр хүн маань өрөвч зөөлөн сэтгэлтэй, бусдад тусалдаг. За бусдыг хараач зүгтггүй ч гэдэм үү, бусдыг хүндэлдэг, өв соёлоо дээдэлдэг, тэ энэрэнгүй нинжин сэтгэлтэй, хөдөлмөрч, нямбай, цэвэрч ч гэдэм үү. Гэт тэр хүнд байгаасай гэсэн шинжүүдээ өөрөө бодож байгаа бүгдийг чагсааж бичдэг. За би анх энэ чагсаалтаа 2024 оны 4 сард хамгийн анх талент дасгал хийж эхлэх үеэрээ нэг бичсэн. Түүнийхээ дараагаар дахиад 2024 оны 10 сард бичсэн. Дахиж лавлаж бүр нарийн гүнзгий бичих шаардлага гарсан. Энэ нь болохоор нөгөө өөрөө талент дасгал хийгдсэн өөрийнхөө мөн чанарыг таньж мэдсэнтэй холбоотойгоор дахиж заавал лав листээ шинжлэх хэрэгтэй юм гэж утсан. Тэгээд миний бодож исэн хүн ихэрдүүл маань бишчин болов гэж бодоод 12 сард маань дахин хайрын жагсаалтаа дахиад сайн он гарахын өмнө шинжилж бичсэн байгаа. Тэгэхээр ямар ч лсэн бацуу маань мөнч бай, бишч бай, хизээ нэгэн цагт, хизээ нэгэн өдөр миний ихэрдүүл угаасаа миний амьдралд гарч ирэх нь тодорхой. Ягаад гэхээр би өөрийгөө таньж мэдэх, өөрийгөө зөв замаараа авч явж байгаа учраас тэр сайхан хүнтэйг бол очих нь тодорхой. Би тэгэхээр тэр хүний маань миний хайрын жагсаалт гэдэг зүйлдээ 100% нийцсэн гэсэн үг.
За тэгээд харин жагсаалтаас гадна нөгөө талдаа өөрийгөө таньж мэдэх их аялалд гарахад минь бас надад амар тус нэмэр болсон нэг зүйл юу гэхээр би яг өөрийнхөө мөн чанарыг таньж мэдхийн тулд бас өөрийнхөө тухай бичиж эхэлсэн. Хүүхэд байх үедээ одоо бас ингээд яг би яг өөрөөрөө яг ямар байхтай би өөртөө дуртай байдгийг. Жишээлбэл би бусдад маш их туслах дуртай. Бусдад тусласнаар би маш их аз жаргалыг мэдэрдэг. За дээрэс нь бусдад өөртөө байгаа зүйлээ хуваалцснараа би маш их аз жаргалыг мэдэрдэг. Дээрэс нь бусдаас чин сэтгэлээсээ ярилцаж зөвлөгөө өгөх тас маш баяртай байдаг. Тэгээд айгүй ингээд маш нимбай, цэвэрч гэдэг юм уу. Ингээд өөртөө байдаг гой шинж чанартай бүгдийг жагсааж бичээд өөрийнхөө дургүй зүйлсүүдээ бичээд юу хийхийг хүсдэг зүйлүүдээ бүгдийг ингээд жагсаагаад бичих хэрэгтэй. Бичиж болно. Яг зөвлөгөө шүү, зөвхөн хүсэг зөвлөгөө. Ингэж бичснээрээ мөн өөрийгөө таньж мэдэх цаашлаад өөрийнхөө үнэн дүр төрх authenticity буюу өөрийнхөө үнэн дүр төрхөөр байж эхэлснээрээ таны үнэн дүр төрхөд таны их хүртэл өөрийн ирэхгүй татагдаж ирдэг. Саранзан мэд татагдаж ирдэг. Тэр хүн биеэ барьж дийлэхээргүй тэгэж татагдаж ирдэг. Тийм учраас та бүхнийг ч гэсэн би их хүртэлтэйгээ уулзраад тэр сайхан мэдрэмж, тэр сайхан таталцал, тэр сайхан соронзон мэд таталцал, тэр chemistry, тэр гой зүйлүүдийг мэдрээсэй гэж хүссэндээ энэхүү бичлэгийг маш том зэрэг гаргаж хийж байгаа юм шүү. Тэгэхээр бидний хойч үе, хүүхдүүд, бидний одоо дүүнер бүгдээрээ ингээд заавал кармик, заавал тийм хэцүү харилцаануудыг даван туулахгүйгээр өөрөө ингээд богино хугацаанд тэр сайхан мэдрэмжүүдийг мэддэг болчих юм бол богино хугацаанд их хүртэлтэйгээ уучрна. Дээрээс нь тэд маш их зүйлийг маш богино хугацаанд хийж амжуулна, хийж чадна, хийж бүтээн. Тэгэхээр манай Монгол өөрийн ирэхгүй сайн нийгмийг бүтээнэ гэсэн үг. Эерэг сайхан сэтгэлтэй хүмүүсээр дүүрхээр хичнээн сайхан байх бай тээ. Бид нар ядчил айцгүй амьдрна гэсэн үг шүү дээ. За тэгвэл attraction гэдэг зүйл рүү оръё л да. Таталцал. Бидний таталцал гэдэг зүйлийг зөв мэдрэх хэрэгтэй. Хамгийн дөрөнд нөгөө эрэгтэй хүмүүс харж дурладаг, эмэгтэй хүмүүс сонсож дурладаг гэж ярьдаг те. Энэ юутай холбоотой юм гэхээр бид нар харах, сонсох зөвхөн энэ мэдрэхүүн эрэгтнийхээ тусламжтайгаар бид нэр сэтгэл хөдлөлтөө автаад тэр хүний нэг өөрийнхөө яг зүрхэнд ирж байгаа мэдрэмжийг мэдрэхгүйгээр тэр хүн тавтчихдаг. Ингэсэн тохиолдолд дандаа бид нар хэвтээ андуурч, эндүүрч, өнгөцгөн байдлаар тэр хүнийг дүгнэдэг. Үүнээсээ олболоод бид нар сэтгэл алдардаг. Тэрнээсээ олж сэтгэлтэй хүн шарах авч үлддэг. Ягаад тэгэхээр тэр хүнийг яг үнэн дүр төрхийг нь бид нар зүрхээрээ мэдэрч чадаагүй өнгөцгөн харсан гэсэн үг. Тэгэхээр нөгөө нэг яг бидний бодсончлон хүлээсэнчлэн тэр үр дүн нөхгүй учраас бид нар урам хугардаг. Ингээд харилцаанд тоглолт үүсдэг, бид нар өөрсдөө сэтгэлийн шарах, гүн шарахтай үлддэг байх нэ. Кармик харилцаанууд дандаа шин шарах үүсгдэг бол хэр төлийн харилцаа дандаа хуучин шарахыг, нөгөө аюултай хуучин шарахыг гаргаж таныг ангаадаг. Кармик бол ангаахгүй зөвхөн шархал үлдээдэг гэсэн. Тийм сүүл мэдтэй нэг зүйлийг хэлэх хэрэгтэй. Яг тэр сүүл мэдтэд ихэнхдээ дандаа таныг хэр төлөв хүчин чиглүүлээд орхидог. Attraction гэж байд юм аа, таталцал гэж байд юм аа. Ийм гой мэдрэмж байдаг. Гэхдээ би чамд энийг төгс 100% мэдрүүлэх хүн биш ээ гэд орхиод явдаг. Тэгвэл тэр хүмүүс ихтэй шарах үлдээх гэхээсээ илүү танд сургамж үлдээгээл явдаг. Та үүнийг мэдсэний дараагаар хэр төл гэдэг хүн байдгийм байх гэдгийг мэдэрнэ. Энэ бол маш чухал. Яг ийм зүйл бол үнэхээр маш олон хүнд тохиолдсон байсан. Миний одоо судалсан тэр сургуульд ийм зүйл тохиолдсон хүмүүс их байгаа. Тэгээд дээрэс нь энэ хэр төлийн аян замтыг судлахад одоо энэ зөндөө олон хүмүүс нэгтсэн байгаа гэсэн шүү дээ. Тэр хүмүүсийн ч гэсэн амьдралаас энэ зүйлүүдийг хараад, ажиглаад, дүгнэлт хийгээд, анализ хийхэд юм байгаа. За тэгэхээр нөгөө 14 шинжээ ярилцъя. За 14 шинжийг би эндээс харж агаад та бүхэнд айгүй гоё дэлгэрэнгүй. Тэгээ бас өөрийнхөө амьдралд болсон үйл явдлуудтай ингээд уялдуулаад маш ойлгомжтойгоор танилцуулахыг хичээнэ. Тэгэхээр энэ 14 шинжтэй холбоотой бас нэгэн зүйлийг тайлбарлахад хэрдвэл та хоёр ихэнхдээ амьдралын туршид яг ижилхэн сургаалуудыг ижилхэн цаг хугацаанд туулаад мэдрээд явж байдаг. Тэр нь бол бүр ингээд батлагдчихсан. Жишээлх юм бол та одоо хин нэгэн хүнтэй маш татна харилцаатай байжгаад одоо буруу хүн хэр дүлэгэл учраагүй байгаа юм чинь буруу хүнтэй байсан гэсэн үг шүү дээ. Салж байгаа тэр цаг хугацаанд чинь таны ихэрдүүлж гэсэн яг тийм шийдвэр гаргаад хэрэггүй өөрт ямар ч хэрэггүй байсан зүйлээсээ
салах үгүй гэж хэлэх шийдвэрийг гаргасан байх жишээний тийм хэжлэхэн цаг хугацаанд ижлэхэн шийдвэр гаргаа явж байдаг. X-ээс салах нь хүртэл адилхан цаг хугацаатай гэсэн. Ер нь тэгж ойлгож болно хөгжилтэйгээр тайлбарлахад. За, хэр төлөвүүдийг илтгэх 14 шинж тэмдэг гэж байгаа. Хэр төлөвтэйгээ одоо нэг юмсандаа учирсныг илтгэх 14 шинж гэж ойлгосон ч болно. За, хамгийн ихнийх нь хэр төлөвтэйгээ яг уулзах үедээ маш хүчтэй таталцлыг мэдэрнэ. Өөр хинээс ч мэдэрч байгаагүй тэр хүчтэй таталцлыг мэдэрдэг. Тэр нь юу вэ гэхээр ингээд ямар сони юм бэ? Би энэ хүнтэй нэг өмнө учирч байсан ч юм шиг, таньж байсан ч юм шиг гэсэн бодол төрнө. Нөгөө талаас хоёулаа ч одоо нэг юм урд өмнө нэг юм ихнэр нөхрөд байсан ч юм шиг тийм хүмүүс хол байж агаад гинт уулзсан ч юм шиг ийм одоо ийм мэдрэмж төрж гинэ гэж нэг нэгэндээ хэлж болно, хэлэхгүйсэн ч тийм мэдрэмж төрөх үз тийм байдал өрнөдөг гэж байна. Нэгтгэх нь. Хоёр дахь шинж нь ихэр дүүл чинь яг танд баатарлаг мэдрэмж төрүүлнэ. Эрэгтэй хүний хувьд одоо эмэгтэй хүн эрэгтэй харахад яг нэг юм өөр хүний нүдээр бол тэр хүнийг доожаагүй харагдаж болно те. Нэг доожаагүй ийм харагддаг байдал. Яг таны нүдээр болохоор тэр хүн яг нэг юм баатарлаг супер херо шиг харагддаг гинэ. Энд дээр бүр ингэ бичсэн биш үү? Эмэгтэй хүний эрэгтэй хүний хувьд болохоор яг энэ сахиусан тэнгэр шиг харагддаг. Нэг пөөх ийм одоо ийм сайхан мөсгөө байдаг ч гэдэг юм уу. Яг ингэ сахиусан тэнгэр харж байгаа мэт тийм мэдрэмж төрдөг гэж байна. Гурав дахь нь болохоор ихэр дүүлтэйгээ хамт байх үед юу ч дутуу юм шиг санагдахгүй. Бүх зүйл яг бүрэн төгс яг нэг пазл эвлүүлдэг тоглоом нэг гоё ивэндээ ордог те. Зөв ингээд эвлүүлсэн тохиолдолд яг тэрэн шиг юм зөв ивэндээ орсон юм шиг юм төгс бүрэн мэдрэмж авч ийн гэж гурав дахь нь. Дөрөв дахь нь үрд өмнө нь та хизээч энэ хүнтэй одоо ингээ уулзсан шиг юм мэдрэмжийг бусад хүмүүсээс авч байгаагүй ойлгоно гэж байгаа. Ягаад тэгэхээр энийг тайлбарлаж байна. Одоо ингээд бусад хүмүүстэй уулзаж уулзаад ингээд танилцаж явж исэн ч гэсэн хэр төлөвтэйгээ уулзсан шиг тэр юм дотн мэдрэмжийг бусад хүмүүсээс авч байгаагүй ойлгоно гэсэн үг. За тавх нь өөрийнхөө үнэн төрхөөрөө байхдаа тэр хүнтэй хамт байхад ямар ч аюулыг мэдэрхгүй. Энийг юу гэж тайлбарлах вэ гэхэд яг өөрийнхөө байгаагаараа нэг юм тэнэг гинэн магадгүй өнгөрөө бардам юм нэг юм хөрхөргийн нийт юмнууд зарим дээр ихтэй хүмүүс ингээл ярьж байдаг шүү дээ. Тэр зүйлүүдээ тэр эмэгтэй хүний хажууд өөрийн мэдлэггүй ярьцдаг гэсэн үг. Өөрийн мэдлэггүй тэр хүнийхээ хажууд бид нар айлгүйгээр, эмээхгүйгээр аюулгүй мэдрэмж авсан учраас бүх зүйлээ ингээд өөрийн мэдлэггүй ярьцдаг. Дараа нь боддог би энэ хонд яагаад энэ зүйлүүдийг яриад байгаа юм болов ч гэх юм тий. Энэ зүйлүүдийг өөрийн мэдлэггүй ингээд ярьцсан байдаг. Тэгэхээр юу цаанаа юу гэсэн үг вэ гэхээр та тэр хүний хажууд маш аюулгүй амар тайван байдлыг мэдэрсэн гэсэн үг. 6 дахь нь хоёрын харилцаа маш их тийм бие бинийгээ шалгасан, бие биенээсээ баталгаа нэгсэн, нэг ингэж өдөө хатгсан байдаг. Тэрийг ирддэг гэж ярьдаг те. Энэ нь одоо юу гэсэн үг юм гэхээр яг нэг үед дамждаг тоглоом тоглож байгаа юм шиг байдаг гэсэн үг. Нэг юм сонин тэгснэ гоё. Ийм хөвгчлөлтэй тэгснэ цаана нэг гонигтай ч гэдэг юм уу нэг юм яг нэг юм шалгасан, сонжсон ямар сони юм бэ? Гэсэн юм асуултууд гаргасан. Тэгээ тэрийг дандаа үеийн давж гардаг. Ихэнхдээ л давж гардаг. Ялангуяа бид нар толин дасгалын тусламжтайгаар яг ингээ нэг өдөө хатгсан үед мэдээж тааламжгүй мэдрэмж төрнө штэ. Таны дотор нуугдсан байсан магадгүй гомдлыг, айдсыг, эргэлзээг ингэж өдөө хатгаж төрүүлсэн байлаа гэхэд тэр юу сайхан байх вэ те. Яг тэр мэдрэмж төрсөн үед нь та тэр дор нь одоо миний зааж өгч байгаа толин дасгалыг хийсэн тохиолдолд яг уран унжидчихж байгаа юм шиг яг нэг зүуд зэрэглээ алга болж байгаа юм шиг тийм одоо тэр нэг юм хийх хоосон хуурмаг тэр муу сэтгэлүүд арилдаг. Тэгээд дотороос чинь гэдэг юм сайхан сэтгэл таны зөөлөн сэтгэл чинь аянд анги ундарч гарч ирдэг. Энэ бол баттай шүү. За 7 дахь нь хэр төлөвт ихэнхдээ нэгэндээ цаг хугацаа өгөх шаардлага гардаг. Энэ бол айгүй чухал. Яагаад тэгэхээр зарим хугацаанд ингээд хэр төлөх гэдэг хүнээс заавал зайгаа барих шаардлага гардаг гэсэн. Энийг бүр нөгөө Twin Flames Ascension School дээр бас хэлдэг нөгөө нэгэндээ өөрийн гэсэн орон зайг нэг өөрийгөө таньж мэдэх, өөрийнхөө татгшоогоо орох, гүн гүнзгий бодолд автах тэр хугацааг нь орон зайг нь дандаа ер нь бол угаасаа өгдөг нэгэндээ маш хүндлэлтэй хандаж өгдөг. Бусад харилцаан дээр чи намайг тоосонгүй одоо тий чи надад анхаарал тавьсангүй ингэж чаргууцлж зуралддаг хэр төлөвт ихэнхдээ бие биендээ цаг хугацааг нь өгдөг. Хараа эндээ өгөөч гэж нөгөө хүн хэлэхэд эсрэг талынх нь окей би танд одоо
өөр ингэсэн орон зай цаг хугацаа чинь өгье гэд маш хүндэтгэлтэй хандаж за орон зай цаг хугацааг нь өгдөг. Өөрөө ирэхгүй өгч чаддаг гэсэн үг. За энэ хугацаа бол маш чухал ахна шүү дээ. Хамгаалт хийх, өөрийгөө өөр лүгөө өнгөх яг юу болоод байгаа энэ процессыг ойлгоход маш чухал. Нэгсэндээ нэгдэлд ороход маш чухал цаг хугацаа гэсэн үг. За 8 дахь нь болохоор ихэр төлүүдийн хайр бол маш нөхцөл болцлоггүй байдаг. Энэ бол бас маш үнэн. Ягаад тэгэхээр тэр хүн яг байгаагаар нь бүр яг нөгөө нэг одоо хар бараан тань гэсэн үг. Бүх талаар нь өөрийг ирэхгүй ямар ч өвөн төлөж харахгүйгээр хайрлах сэтгэл дотроос төрдөг. Бусад хүмүүс тэр хүнийг хараад үзий ядаж яхад таах үзий ядаж чадахгүй л гэсэн үг. Үзий ядахуйц тэр зан чанарын хүртэл цаанаас үзий яддаггүй. Би яагаад үзий ядаж чадахгүй байна ч гэж бодох бодол хүртэл төрдөг гэж байна. За энэ бол саяхан 8 дахь найлаа. За 9 дахь нь за ихэр төлөвлөлтийн хоорондын мэдрэмжүүд нь ихэнхдээ нөгөө юм энергийн төвшөнд байдаг учраас маш нарийн мэдрэмжүүд байдаг гинэ. Нэг талаасаа нөгөө тэр тухайн ихэр төлөвийн хооронд ингээд маш нарийн холбоо байдаг гэж хэлсэн шүү дээ тий. Тэр маш нарийн нандин холбооныхоо тусламжтайгаар нэг нэгнийхээ сэтгэл зүйг мэдэрдэг. Зарим тохиолдолд өөрөө ирэхгүй дотроос инээ төрөд идэг шүү дээ. Үндчүүд юу ч болоогүй зүгээр байтал яагаад би инээгээд байна ч гэдэг юм уу. Зарим тохиолдолд өөрөө ирэхгүй гуниг тавтчихдаг. Гэтэл энгийн л нэг өдөр байдаг. Гэтэл гуниг тавтдаг. Энэ цаа талдаа хэрдүүл нь гунигтай амьдралд ямар нэгэн гуниг зүйл тохиолдсон байгаад зөнгөөрөө та мэдэрч ин гэсэн үг. За 10 дахь нь ихэр төлөвүүд ихэнхдээ нэг нэгнийхээ зан чанаруудыг тэнцвэржүүлж яадаг гинэ. За яг л арга бэлэг шиг гэсэн үг. Баруун зүүн тал арга бэлэг шиг та магадгүй айгүй нинжин зүйлэн сэтгэлтэй байдал нөгөө хүн хатуу тий. Ер нь бол хатуу байх гэж хатуу зүйлнийг тэнцвүүлж ийж энэ хорвоодоор амьдран тийм үү. Голын чулуу гүлгэр зөөлөн байхад бид нар хальтраад явж чаддаггүй шүү дээ. Харин ууланд байгаа шовх үзүүртэй чулуунууд шаварт шигдсэн байх үед ямар их тусалж гардаг үлээ тий. Шаварт шигдсэн байх үед бид нар хурц зэрэмхтэй чулуун дээр гიშгэж ихтнээс гардаг штэ. Яг тэр шиг энэ хатуу зүйлэн тэнцвүүлэхгүй л бол бидний амьдрал урагшилдахгүйтэй адилхан нэг нэгнийхээ зан авирыг ихэрдүүлэх дандаа цэнцэржүүлж идэг. Магадгүй та амар үргэлгэн байж болно тий. Хүмүүст амар хөгдөг, амар хөглөгч байж болно. Гэтэл таны ихэрдүүлэх илүү нарийн санхүүгийн тооцоотой байх жишээ нь юм байдаг. Энэ нь болохоор та хоёр цаашлаад аз жаргалтай амьдралыг бүтээхэд нэг нэгнийгээ баланс зуулж тэнцвэржүүлнэ л гэсэн үг. Баруун зүүн далавч чинь тэнцвэртэй байж ижлэнсэн шүү дээ тий. Яг үнтэй адилхан. За 11 дахь нь ижил цаг хугацаанд ижилхэн сэтгэл хөдлөлийг мэдэрнэ гэж байна. Дөрвүүчийн тэр нарийн нандин холбоог тайлбарлахад энэ баг гарцсан да. Ер нь бол яг ижил цаг хугацаанд ижилхэн сэтгэл мэдрэмжийг авч идэг. За энийг бас тэгээд эрэнгүү тайлбарлах юм бол та хоёрын сонголт ижилхэн учраас нэг цаг хугацаанд яг ижил сонголтыг гаргаж идэг учраас сэтгэл хөдлөлтийн хүртлэх адилхан байдаг. Ахнаа. За 12 дахь нь ихэр төлөвүүд нэг нэгнийхээ эргэлзээ болон юм аюулгүй байдлыг мэдэрсэн үедээ тэр мэдрэмжийн дандаа одоо даблтаж ингэж хэд дахин нэмэгддэг. Сөрөг сэтгэл хөдлөл нь ч хэд дахин нэмэгдэнэ. Аз жаргалтай эрэг сэтгэл хөдлөл нь ч гэсэн хэд дахин нэмэгдэнэ. Энэ нөгөө нэг тэр хоёрыг хичнээн хүчтэй бэ гэдгийг харуулж байгаа байхгүй юу? Эрдүүлүүд хоорондоо нэгдсэн тохиолдолд маш хүчтэй байдаг гэсэн чинь нэг нэгнийгээ энергиэр батарейгаар цэнгэлж идэг учраас тэгэхээр сөрөг бодол бодох, эргэлзээ төрөх, магадгүй аюулгүй мэдрэмж авах үед тэр зүйлүүд нь бас ихэрдүүлэн ч гэсэн мэдрэгддэг. Тэгээд тэрийг мэдрэхтэй айгүй тийм хүчтэй хоёр дахин за нэг жижигхэн эргэлзээ төрсэн байдал тэр нэгэд маш хүчтэй эргэлзээ шиг мэдрэгддэг гэсэн үг. Тэгэхээр бас өөрөө аз жаргалыг мэдрэх амар амгалантай байх нь айгүй чухал ахна шүү дээ. Тэгэхээр өөрийнхөө сөрөг сэтгэл хөдлөлийг ерөнхийдөө удирдах сурах нь айгүй чухал. Тийм учраас бид хоёр ихэрдүүлүүдийн хооронд цаг хугацаа хэрэгтэй. Орон зайны хувьд бас богино хэсэг хугацаанд ч гэсэн хол байх хэрэгтэй учраас separation is preparation гэж нэрлсэн байна. Салангад байх хугацаа нь бол бэлтгэлийн хугацаа гэсэн үг тийм ээ. За 13 дахь нь за ихэрдүүлүүд нэг нэгнийхээ нуугдсан талыг олж хардаг. Нэг нэгнийхээ нуугдсан талыг. Жишээлбэл миний далд нуугдчихсан зан чанар, магадгүй сайн зан чанар байж болно, муу зан чанар байж болно. Айл нэг ихэрдүүл олж харж чаддаг. Би ихэрдүүлийнхаа сайн зан чанар, муу зан чанар нуугдсан байгаа, далд байгаа тэр зан чанаруудыг нь бас олж харж чаддаг. Өөр хэн ч юм хийж чадахгүй. Өөр хэн ч тэр хүний сул талыг над чиг сайн мэдэж чадахгүй гэсэн үг. Миний сул талыг тэр хүн тэр бусад хүмүүс шиг хүмүүсээс илүү сайн миний сул талыг бараг надаас ч илүү сайн мэдэж чадна гэсэн үг.
аим нарийн нэнтэй холбоотой байна шүү дээ. Энэ ихэрдэл гэдэг зүйлийг судлах гэсэн маш их сонирхол төрдөг. Би маш их татагддаг, маш сорон зан шиг татагддаг их сонирхолтой. Айгүй ерөнхийдөө миний амьдрал амир гэрэл гэгийн нэгсэн нэг судлагдах оны нэг ялцчихгүй мөн. Би өөрөө бол зүгээр ч нэг юм итгэдэг гэж хэлдэггүй. Нэлээд баталгаа нэгчээж итгэдэг хүн л дээ. Миний султал нь. За 14 дахь нь болохоор за ихэрдүүлийнхаа хажуудаа яг гэрте байгаа юм шиг мэдэрдэг. За тийм сөвөл мэгтэй хажууд ч гэсэн аягүй тухтай мэдрэмж авдаг гэсэн чинь яг түүнтэй адилхан ихэрдүүлийнхаа хажууд ч гэсэн яг гэрте байгаа юм шиг мэдрэгддэг. Нэг юм амгалан аюулгүй те нэг юм бүдэн дээрээ нэг гэд нэг юм тухлаад нэг сайхан мэдрэмжийг авдаг бахнэ. За ингээд ийм 14 шинж байна. Энэ 14 шинжийг шинтээ нэмээд өөрийнхөө бас хүрээлэл дундаасаа олсон хид хідэн сонирхолтой мэдээлүүдээс хуваалцъя. Бас ихэрдүүлэлт ихэнхдээ нэг ижлэхэн сонголт гаргадаг гэдэг шиг амьдралтай ч гэсэн ижлэхэн сонголтуудыг гаргаа явждаг. За тэрний юу юм гэхээр жишээлбэл би за 100 сайхан хангаан нутгаар аялье гэсэн шийдвэр гаргаж болно. Тэ аялах дуртай байж болно. Тэгэхээр миний ихэрдүүлж гэсэн аялах дуртай гэсэн. Тэр хүн ч гэсэн яг хангаан нутгаар тэр жилдээ аялах адилхан сонголт гаргаж болно. За дараа жил нь би говийн нутгаар аялмаар байна гэж бодвол тэр хүн ч гэсэн говийн нутгаар аялах сонголтыг хийж болно. Ихэнхдээ тэр цаг хугацаанд давхцаж болдог. За давхцаас илүү ихэрдүүлүүдийн дунд нэг gap буюу зай авах үе гэж бас байдаг. Тэр нь болохоор нэг юм за магадгүй би 1 сарын өмнө хангаан нутгаар аялсан байлаа гэхэд миний дараа нэг 2 сарын дараа ч юм уу 1 сарын дараа ч юм уу аялах шийдвэрээ гаргаад аялж болно гэсэн үг. Тэнгүүд энэ хоорондох зай буюу gap ойртох тусмаа хэдүүлүүд ерөнхийдөө ийм мэдээлэлд орох нь ойртож байна гэж үздэг. Тэр нь юугаар илэрдэг вэ гэхэд жишээлбэл би яг өнөөдөр богд болонд гарах шийдвэрийг гаргалаа гэж үздэг тий. Өнөөдөр агаар ямар сайхан байна. Өнөөдөр болонд гарна гэж сонголтыг гаргаад би богд болноор гарахад манай ихэртэл яг л тийм шийдвэр гаргаад богд болон дээр гардаг. Ингээд нэг өдөр нэг цаг хугацаанд давхцсан шийдвэрүүдийг гаргах боломжтой. Ингээд тусмаа тэр хүмүүс өөртөөгөө илүү сайн ойрцсон байна, өөрөөрөө сонсож сурсан байна, өөрийнхөө мэдрэмжийг дагаж сурч байна гэсэн. Тэгэхээр яг нөгөө сонголтууд нь хүртэл давхцалдаг байх нэ. Амьдралдаа гаргасан том шийдвэрүүд нь бас яг ижилхэн байдаг. За жишээлбэл ажлаас гарах, буруу ажиллаа хийж явж агаад тэрнээсээ гараад зөв замыг сонгох. Энэ хүртэл давхцдаг байх нь шүү дээ. Жишээлбэл би одоо энэ чиглэлээр явахгүй те одоо байлий те одоо хангалттай одоо өөрийнхөө мэрэгжлийн чиглэлээр явъя гэдэг шийдвэрийг гаргаад зөв замаар явж байхад хэдүүл мань бас буруу тийш явж байгаа. За одоо энэ миний зүйл биш байна. Одоо би зөв замаад байгаа гэдэг ингээд зөв сонголтыг хийгээд яг нэг цаг хугацаанд ижилхэн түүхээс өгөөд үзэх юм бол эргээд харах юм бол энэ сонголтуудыг хийсэн байдаг байх нэ. Дараагийн нэг их сонирхолтой зүйл нь юу вэ гэхээр надад бас нэг тохиолдсон юм л да. Би бүр гайхаад би ч уг нь бол хүний хэмж мэрэгчлэр төгссөн эмч хүн шүү дээ. Надад ямар ч тийм урлагийн авьяас байхгүй гэж би өөрийгөө боддгийн. Гэсэн чи үгүй юм байлээ. За тэгээд би яг 18 онд фитнес спортоор хичээлж чад тэмцээнд орох шийдвэрийг гаргаад тэгээд бикини болон фитнесийн англи гэдэг 2 янзын англи байдаг. Тэр 2 ангилалд орсон юм. Бикинийх нь болохоор зөвхөн одоо нөгөө модельүүдийн ангилал өндөрт зогсоод нэг бикини өмсөө зогсдог шүү дээ. Та бүхэн мэдэх бах. Фитнесийн ангилалд нь болохоор үзүүлбэр үзүүлдэг. Тэр үзүүлбэр нь хурд, хүч, авьяас, уян хатан, нэг зүйлч гэдэг юм 5 үзүүлэлтийг шалгадаг. Тэгээд өөрөө аятай үзүүлбэр үзүүлдэг. Ийм ангилал ахгүй юу? Ер нь бол нэлийн хэцүү ангилал. Тэгээд дээрэс нь мөн бикинитэйгээ зогсоод атлет одоо нэг бие галбирынхаа пропорцид нэрийг шалгадаг гэсэн үг. Тэр үед надад үнэхээр цаг зав багтай. Юу фитнестэй явах нь хүртэл надад цаг зав гаргахад аягүй хэцүү үе байсан. Тэгэхээр тэр үедээ би яг тусдаа хүнээ туслуулаад, аяа гатлуулаад, хуцаа бэлдүүлээ, зохиомжоо гаргуулад, тийх надад ямар ч цаг зав мөнгө санхүүнч байгаагүй яг үнэндээ. Тэгээ би өөрөө нөгөө дуу янзлах програмын татаад өөрөө дуугаа янзлаад тэгснэ өөрөө зохиомжоо гаргаад өөрөө дүр бүж эрдмийн театр руу очиж тийм балетын хувцс бэлдээ. Тэгээд би өөрөө тэр тэмцээнд орж исэн. Тэгээ хотын авралтай яг тэр ангилтаас төрүүлж исэн. Тэгээ би ингээд яг тэр үедээс би бодож байхад би одоо дуу хизээдээ ингээд дуу кадлаа, дуу янзлахад ай бэлтээ сурсан болов. Ямар сони юм бэ гэд өөрөөрөө гайхажсэн. Манай гэрээ хүртэл нөгөө тэмцээнийг манай ээж маань үзэл хүртэл миний өгч өг нэмжтэй одоо ийм юм хийгээд чадчих юм бах та гэж бодож исэн гэсэн. Тэгээд одоо ингээд бодоод тахад бидний нөгөө нэг ухамсартай гэсэн чинь тэр ухамсараасаа бид нар мэдээлүүдээ яг ингээд
copy paste гэдэг ерөнхийдөө одоо хар үгээр тайлбарлах юм бол тэгж хулбарлаж ингээд өөртөө сүнснийхаа мэдээллүүдийг авдаг. Тийм учраас бид ингээд хин нэгнийг хараад таньдаг юм шиг мэдрэмж төрдөг. Бидний авьяас чадвар удамшдаг гэдэг тийм бүх төрдөг гэх мэтчлээ. Тэр чинь ерөнхийдөө л тэр ухамсараас л тэр ур чадвар мэдээллүүдийг л авч байгаас ялгаагүй гэсэн. Тэгэхээр ихэвчлэн магадгүй манай ихэвчлэн нөгөө талд тийм ай эдэлдэг ч юм уу тийм чадвартай л байсан гэсэн үг. Тэрийг нь би зүгээр ухамсараасаа л татаж аваад сурцсан. Тэгээд бид тэр зүйлүүдийг айгүй амархан өөрөө хийдэг юм шиг хийсэн гэсэн үг байхгүй юу? За дараагийн нэг юм дээр бас нэг маш олон хүмүүс дээр амьдралд нь батлагдсан байт юм лээ. Тэрний юу ингээд тэгэхээр жишээлбэл би англи хэлтэй, орос хэлтэй, япон хэлтэй байлаа гэж бодъё. За манай их хүртэл манай франц хэлтэй, мадуу герман хэлтэй, дээрээс нь солонгос хэлтэй байлаа гэж бодъё тий. Тэнгүүд би одоо шинээр одоо нэмээд одоо франц хэл юм уу, герман хэлийг сурваа гэх юм бол би маш хурдан сурна. Бусад хүмүүсээс илүү аюу амархан сурдаг гэсэн үг. Миний ухамсар тэртээ тэрнгүүд тэр хэлийг сурсан уур чадвар нь байгаа учраас би тэрийг зүгээр даунлоод буюу ингээд татаал сурч байна. Тийм болохоор хэл сурахад надад аюу амархан байсан байна. Мөн ихэвчлэн маань миний англи хэлгүйсэн ч одоо англи хэлийг сурахад маш амархан сурч байна гэсэн үг. Тэр хүний сурч мэдсэн уур чадварыг би бас давхар сурах чадвартай. Магадгүй би теннисний спортоор хичээлдэг байсан баг та. Тэгэхээр хэвдэл маань хизээ нэгэн цаг теннис тоглоход хизээний тоглолтог тамирчин шиг тоглож сурна гэсэн үг. За ийм байх жишээ нэг ийм гоё. Тэгэхээр ингээд ийм ур чадвар нь хүртэл нэг нэгнээсээ ингээд улбаатай байдаг учраас хоёр талд хөгжөөд илүү их зүйлийг хөгжүүлэх тусмаа улс орныг хөгжүүлэх маш сайн одоо иргэн тэнд бэлтгэгдэж байна л гэсэн зөв сонголт хийгээд гол нь зөвл явах хэрэгтэй. Зөв явбал зөвлөн зам болон гэдэг шүү дээ тий. Яг үнтэй адилхан тэгж явдаг бах нэ. За тэгээ дараагийн нэг зүйл сонирхолтой зүйл нь юу вэ гэхээр за би ер нь бол аялах туртай л да. Тэгээд за магадгүй би ингээд Таиланд яваад Франц яваад за Шведээр аялаад явж исэн байж болно тий. Тэгээд ингээд явж хахад манай хөдөл маань за хизээ нэгэн цагт надтай нэгдэг байхдаа ч юм уу тэр улсуудаар бас аялах сонголтыг гаргая гэж бодъё. Тэгээд очиход тэр аялж байгаа газрууд нь айгүй тотон санагдана гэсэн үг. Хизээний очиж үзсэн юм шиг тэгээ бие дагаа тэр хүмүүст нь амархан ойлголцоод яг явж исэн газрууд нэг танил хизээний аялаад үзсэн юм шиг мэдрэмж төрдөг байна. За тэгвэл би магадгүй Японоор очиж үзээгүй, дэлхийн Америкт очиж үзээгүй байж болъё. Тэр улс орнуудад маань их хөдөл очиж үзсэн байх юм бол би ч гэсэн яг тэнцэн очиход айгүй танил, айгүй тотон мэдрэмж төрдөг байна. Ингэж ихэр дөлөөд ерөнхийдөө нэг нэгнтэйгээ маш сайхан уялдаж амьдардаг. Амьдралынхаа замдал нь хүртэл юм адилхан ижлэхэн сургаалт сургамжийг сураад явж идэг байна. Ингээд бодохоор та хэд ч гэсэн ихэр дөлөөгөө судалмаар санагдаж байгаа. Ихэр дөл гэж хийм бол ихэр дөлөөгөө хурдхан шиг танилцахынсан, нэгтгэхийнсэн гэсэн ийм мэдрэмж төрж байгаа ах. Тэрх нь угаасаа ойлгомжтой. Тийм ч учраас би энэ хэсэг маш буруу ийм гэхдээ бид нар өөрийгөө буруутгаагүй л те яалтчгүй юм чинь ийм догтлол үүсэн те оо ийм гоё зүйл байд юм байна гэдгийг мэдсэн хүн чинь хурдханшил тэр хүн ямар хүн байдаг юм бол гэдгийг харахыг хүснэ. Тэгээл энэ тэнд чинь тэр хүн чинь болоо энэ хүн чинь болоо тэгээл үзнэ энэ биш энэ биш байна гэд. Гэтэ тэрнгүү энэ зүрхэнд бидэрт мэдрэмж төрдөг ийм ард сансан муухай мэдрэмж төрж байвал тэр хүн биш гэсэн үг. Яг л ийм татна тийм хүн байвал одоо мөн л ах та гэж бодож байна. Хизээ нэгэн цагт 100% миний сүнсний блупринт миний амьдралд гарч ирэх бах. Тэр үед нь ер нь бол маш сайхан байх байхаа л гэж боддоо шүү дээ. Магадгүй энэ төрөлтөд очихгүй маа гэхэд ядаж дараа төрөлтөд очих байл гэдээ гэж бодож байна. За тэгэхээр одоо талент тасгалаа заа. Дахиад хэдүүлээ миний бичлэг болгоны төгсгөл хэсэгт нь талент тасгалыг хийгээд явъя гэж би ерөөдөө шийдсэн байгаа. За талент тасгал 4 шаттай гэсэн. Эхний үе шатанд нь өөрт төрүүлж байгаа хамгийн муухай мэдрэмжээ олно. Юу ч байж болно. Хүндлэнгийн хинж танд муухай мэдрэмж төрүүлж болно. Тэр мэдрэмжээ олцоод тэр мэдрэмжэн дээр гарсан бүх нэр өгүүдийг өөр дээрээ хувиргана гэсэн үг. За тэрийг чиндээ тайлбарлахад ойлгох бах. 3 дахьт нь энэ өгүүлбэрээ үнэн хэсгийг нь батлана. Үнэн үү гэж асууна гэсэн үг. Тэгээд ихэнхдээ энэ үнэн байдаг. 4-р үе шатанд нь яг өөртөө юу хэрэгтэй байна гэж асуугаад тэр хэрэгтэй зүйлээ өөртөө өгнө. Тэгсэндээ зүрхэндээ байгаа муухай мэдрэмж төрүүлсэн тэр гүн нуугдсан шатхыг олоод бид нэр эдээг нь гаргаж, буглааг нь гаргаж хаяад тэрний оронд одоо энэ чинь хүндий зай үүссэн байгаа шүү дээ. Тэрний оронд биднэрт өөрийгөө хайрлах, өөрийгөө хүлээн зөвшөөрөх ийм эерэг сайхан сэтгэлийг өөртөө өгнө гэсэн үг. Ингээд таны зүрх чинь хайраар дүүрнэ. Инхээр аяанда таны мэдрэмжүүд чинь илүү тод болж ирнэ, илүү их хайрыг мэдэрнэ. За өнөөдөр хэдүүлээ
Юун дээр талын дасгал хийх вэ гэхээр тийм өнөөдөр намайг нэг хүн ажиллааг явж байгаа нэг хүндлэхгүй тийм мэдрэмж төрүүлсэн. За тэгэхээр хүндлэл гэдэг ухагтгуун дээр хэдүүлээ. Талын дасгал хийж үзье. За өнөөдрийн дээр тааралцсан хүн маань намайг хүндлэхгүй байгаа надад муухай санагдсан. За хоёр дахь өгүүлбэр дээр нь би өөрийг одоо тэр хүн гэдгийг би болгоно гэсэн үг. Намайг гэдэг нь өөрийгөө болж хувирна гэсэн үг. Тэгээд бусд нь үйл өгөөд нь яг хэвэндээ. Тэр хүн намайг хүндлэхгүй байгаа нь муухай байна. Тэгвэл би өөрийгөө хүндлэхгүй байгаа нь муухай байна. За тэгвэл би өөрөө өөрийгөө хүндэлдэггүй мүү гэдэг асуултыг асууя. Хэрвээ логикоор асуух юм бол би өөрийгөө хүндэлдэг л гэж таарна. Гэтэл яг гүн мэдрэмжээсээ асууад үзье. Би өөрийгөө хүндэлдэггүй нь үнэн үү? Тэгээд үнэн. Яаж өөрийгөө хүндэлдэггүй байдлаар илэрдэг вэ гэхээр би дандаа өөрийгөө ерөнхийдөө өөрийнхөө хүслийг хүндэлдэггүй, өөрийгөө хойшин тавьдаг байж таарлаа. Яаж вэ гэхээр ингээд өөрт байдаг за би ингээд магадгүй амар гоё цүнх авахыг хүссэн байл гэхээр за яах вэ? Би болчин дөө. Би нэг юм гоё цүнх брендийн цүнх хүрээд авах тэгчтэй хүчиж гэдэг юм уу? Ингээд ийм байдлаар ингээд өөрийгөө өвөл авшиж үл хүндэлсэн шийдвэрүүдээ гаргадаг үнэн байна. 3 дахь хүлэн зөвшөөрлөө. 4 дахь алхам дээр чамд юу хэрэгтэй байна? Би өөрийгөө хүндлэх сонголтыг гаргаж нэг одооноос өөрийгөө хүндэлмээр байна. Бусад намайг хүндэлдэг байгаасаа гэж хүсэж байна. Би өөрийгөө хүндэлж иж бусад хүн намайг хүндлэн штэ ер нь. Тим шийдвэрээ гаргаад талын тусгал дуусаа. Ингээд өдөр ирэх тусам ингээд өөрийгөө хүндлэх сонголтыг хийсэн учраас миний амьдралд гарах зүйлүүд ч гэсэн дандаа өөрийгөө хүндлэлээр үндэслэн шийдвэрүүдээ гаргана. Ингэснээрээ бусад хүн ч намайг хүндэлнэ, би ч гэсэн өөрийгөө хүндлэнэ гэсэн. Талын тасгал хийх тусам илүү их мэдрэмжээ мэдэрч сурдаг. Мэдрэмжээ мэдэрч сурснараа ер нь өөрлөгөө илүү сайн урддаг доо. За ингээд өнөөдрийн бичлэгтэй хамт байсанд баярлалаа. Дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Ингээд өрөөгөө хэлье. Бүгдээрээ нөгөө талавчаа олож хамтдаа жигүүрлэн дүүлнэсээрээ. Баяртай.